Засгийн газрын ээлжид хуралдаан боллоо. Хуралдаанаараа 30 орчим асуудал хилцсэн байна. Гашуун Сухбад ганц мод боомтын хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар зам тээврийн сайд дэлгэр сайхан засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Танилцуулгатай холбогдуулан тус бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны 5 дугаар сарын 14-нд багтаан эхлүүлж төлөвлөгөө гарган ажиллахыг ерөнхий сайд холбогдох албаны хүмүүст даалгаж төмөр замын барилгын бүсэд техник тоног төхөөрөмж барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж бүгд найрамдагтад ард улсын талтай уялдаа холбоог хангаж бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг анхаарууллаа. Улсын хурлаараа баталсан засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны 1-р Гашуун Сухбад ганц мод, ханги мандал, шивээг хүрэн сэхэ хөлийн бомтуудын хил дамсан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгасан. Тус төслийг хэрэгжүүлснээр манай улсын нийт экспорт болон зорчигч ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хөлийн бомтоор түргэн шуурхай нэвтрэх зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ. Монгол улс бүгд найрамдагтад ард улсын хоорондын худалдаа эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрд соёлыг аж үйлдвэр, дэд үтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар шивээг хүрэн сэхэ, ханги мандал, бичигт зүүн хатавч бомтыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх, хөлийн бомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой гэдгийг тодтоглоо.